За оюутлогоо гэрээний хэрэгжилтийн талаар бас эдийн засгийн байнгын хорон дээр ярилцж байна. За тэр биш дог гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс гадна бидэнд бас нууцын шугамар засгийн газраас тодорхой шинжилгээний материалууд ирсэн байгаа. Үндэсний аудитын газар дээр хийгдсэн тодорхой шинжилгээний материалууд ирсэн байгаа. Тэгээд ер нь бас аль алинд нь үндэслээд авах ёстой тэр чухал тооцоо судалгаа санаанууд дээр нь үндэслээд улсын хурлаас засгийн газарт чиглэл өгсөн шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байна. Тэгээд энийг нь манай эдийн засгийн байнгын хороо санаачлаад олон талаас нь харж байгаад авч үзэх нь чухал байна. За миний асуултууд бол энэ тооцоо шинжилгээнүүдийг бас нэлээд учир дутагдaltaа хийсэн байгаа. За үндсэндээ оюутлогын гэрээг улсын хурлын өгсөн чиглэл эрхийн дагуу засгийн газар байгуулсан хэрэгжилтийг нь засгийн газар хангаж ажиллаж байгаа. Боловч яг энэ засгийн газрын л дандаа л яамнуудын төлөөлөл гэрээгээ байгуулсан хэрэгжилтийг хангаж байгаа нөхдүүд өөрсдөө ажлын дэд хэсэг гэдэг ингээд тооцоо судалгаа хийсэн. Тэгээ энэ дээр нь бас нэлээд учир дутагдaltaа жишээлбэл бүтээгдэхүүн борлуулах гэрээг авч чадаагүй. Бүтээгдэхүүн борлуулах гэрээг авч чадаагүй, зээлийн гэрээнүүд байхгүй. Үндсэндээ Монгол улс 34% эзэмшиж байгаагийнхаа хувьд 34%-аа таарсан үүрэг хүлээж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын болон санхүүгийн хэлцлүүдийн үүргийг нь хүлээгээд 34% таарсан үр нэмэгдээд байгаа. За энэ үр тооцоолохдоо тэр юуны төлөө 34%-а таарсан бид мөнгө төлөөд байна гэдэг тооцоолол нь байхгүй. 2015 оны тээзүүг боловсруулахад ашигласан санхүүгийн моделийг өгөөгүй. 16 оны тээзүүд үндэслэн тооцсон. 2018 оны тоон үзүүлэлтүүдээр шинжилсэн санхүүгийн моделийг ирүүлсэн. Гэтэл 16 оны тээзүүг бас албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Ийм нөхцөл байдлуудыг яаж залруулах вэ? Энэ дээр үндэслэж санхүүгийн тооцоолоо гаргах ёстой. За ашиг орлогоо тооцохын тулд мэдээж бүтээгдэхүүн борлуулах гэрээгээ бас авч үзэх ёстой. За энийг цаашдаа яаж тооцох вэ? За 2008 оны 40-р улсын хурлын тогтоолоор оюутлогын гэрээ байгуулах удирдамжийг баталсан. 2009 оны 57-р тогтоолоор нөхцлүүдийг тодтогч өгөө зөвхөн энэ нөхцөл энэ удирдамжийн хүрээнд гэрээ байгуулах эрхийг СБА-р түүний засгийн газарт олгосон боловч тэр тогтоолуудаа нийцээгүйгээр олон зүйл заалт дээр гэрээ байгуулсан. Энэ байхгүй байгаа. За усыг ашиглаж байгаа секундэд 870 литр усыг шахаж ирсэн бол одоо секундэд 917-15 литр болгоод нэмэгдүүлсэн байна. Үндсэндээ 45 литр ус секундэд нэмээд хийсэн. Энэний үндэслэл нь юу юм бэ? Засгийн газрын 11 оны 175 дугаар тогтоолоор яагаад хувийн эзэмшлийн газрыг булааж аваад ямар ч нөхөн төлбөр өгөхгүйгээр оюутлогоод Рио Тинтод шилжүүлсэн юм бэ? Энэ дээр хэн хариулах юм? Тэгээ цаашдаа энэ усны төлбөрөө нөөцөө яаж тогтоох юм? Цаашдаа төлбөр тооцоог яаж авах юм? Энэ дээр дүгнэлтэн дээр яаж туссан байгаа гэдгийг ажлын хэсгийн ахлагчаас асуухыг хүсэж байна. Тэгээд энэ 2011 онд усны нөөцийг нь бусдаас булааж аваа шилжүүлсэн боловч тэр хөрөнгө оруулалтыг нь 2010 онд гадны хөрөнгө оруулагчид тэр усны их усүрлүүнд татцсан байгаа. Энийг нь шийдээгүй огт дурдаагүй гэж цаашлаад усны шинэ их усүр бий болох тал дээр анхаарах ёстой гэдэг ийм сони юм дурдсан байна. За, аюул сайхан гишүүний асуултанд хэдэн номерын микрофон хариулах вэ? Сангиам. За би дараа нь ажлын хэсгийн ахлагчид микрофон өгье. 3 номерын микрофон. Энэ ажлын хэсэгт орсон хүмүүс гишүүдийн үгийг анхааралтай сонсож байгаарай. Асуултаа дутуу ойлгочдөг шүү. За 3 номерын микрофоныг өгье. За Сангийн амны төрийн нэрмжийн дарганцогт байна. Аюул сайхан гишүүний асуултанд хариулъя. За санхүүгийн моделийн хувьд бол бид нар энэ үр ашигын тооцоо, за зээлийн хүүгийн үр өгөөж энэ бүх тооцоог бол хийхин тулд санхүүгийн моделийг өөрийнхөө хүрээнд бас модель гаргаж үзэж тооцоо хийж үзэж байсан. Нөгөө талаас бас та хэдийн хөрөнгө оруулагчийн талаас
тооцоо хийдэг модельөө өгөөч гэдэг хүсэлтийг бол тавьж байгаа. Бид нарт бол нэг хувилбарыг өгсөн. Тэгээд тэр хувилбараар хийж гарсан үр дүнгуудыг энэ ажлын хэсгийн тайланд дурддагдсан байгаа. Гэхдээ цаг хугацааны хувьд бол яг хоёр талаасаа бүрэн яг нэг модель дээр суугаад ингэж хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн тооцоо бол хийгдэг. За тэр биш тав гишүүний микрофоныг өгье. Усны талаар манайх бол хариу. За 3 номерын микрофон дээр сууч. 3 номероо сул байлгачих. 3 номерын микрофон дээр суугаад. Гурван номерын микрофон дээр суугаа хариулчих. Наад микрофоноос сул байлгаж байгаарай. За, байгаль орчин аялал жуулчлалын яамны газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга мигмар байна. За, аюул сайхан гишүүний асуултанд хариулъя. За, оюутлага компани 2003-аас 2005 онд усны эрэл хайгуул хийсэн. Тэгээ 2007 онд 870 литр секундээр усныхаа нөөцийг тогтоосон. За 2014-15 онд нэмэлт хайгуул хийж 918 литр секундээр усны нөөцөө тогтоосон байгаа. За энэ усны нөөц тогтоосон газар бол Гүний хоолой гэж ийм газар байгаа. За усны нөөцийн ашиглалтын хувьд Гүний хоолойд 7 мониторингийн цоногоор, Умдаанголд 6 мониторингийн цоногоор хяналт тавьдаг. Галбын говьд зөвхөн хайгуул хийсэн, нөөц бол тогтоогоогүй байгаа. Өнөөдрийн байдлаар нийт жилдээ батлагдсан усны нөөцийн нэг 57 орчим хувийг ашиглаж байна. Ус ашиглалтын тайлан тооцоогоор манай байгаль орчин аялал жуулчлалын яамны усны нөөцийн хэлцээр газрын доорх усны нөөцийн горимыг зөвшөөрсөн хэмжээнд ашиглаж байгаа хэсгээр хяналт тавин ажилладаг. Оюутлага компаниуд нь Хамбог сумын ус хангамжийг сайжруулах зорилгоор Бургасын гол сайрын худаг дээр хоёр талбайд хайгуул хийсэн. Ингээ Хамбог сумын 13 мянган хүн амыг хангах зорилгоор 22 литр секунд усны нөөцийг тогтоосон байна. Тухайн усны нөөц нь бол бором, хүнсэл болон эрдэс чадварлаг өндөртэй ийм гарсан. Тэгээд тухайн компани хөрөнгө оруулалтаар усны нөөцийг цэвэршүүлэх үйлдвэр байгууллагын ашиглалтанд оруулан ашиглаж байгаа. Усны төлбөрийн хувьд бол засгийн газрын 2013 оны 326, 327 дугаар тогтоолын дагуу төлбөрийг төлдөг. Жилдээ нэг 16-аас 17 орчим сая метр куб усыг ашиглаж байгаа. Үүний төлбөрт өнгөрсөн жилийн байдлаар 17 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Ийм тооцоонд гарсан байгаа гэдгийг хэлье. Энэ 34% хийсэн гэрээнүүдээ бүгдийг нээлттэй яагаад үзүүлэхгүй байна? Яагаад зарим нь өгөхгүй байгаа юм бэ гэж асуусан шүү дээ, тий. Яагаад 34% ч 3-1-ийн эзэмшиж байгаа хүмүүстэй гэрээгээ үзүүлдэг юм бэ гэж. За тэр биш тав гишүүнээ микрофоныг өгье. За баярлалаа. Энэ өөрөө их өргөн хүрээтэй шалгалт хийсэн. За манай 5 ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн нөхдүүд бол энэ 100 ёстой нэг ч өдөр амраагүй л ажиллацгаасан да. Тэгээд ер нь бол мэдээж энэ төгөлдөр болсон гэж үзэхгүй байгаа. За боломжийн хэмжээгээр бол энээс илүү шалгалт бол өгсөн материал донд илүү хийж чадах боломж байхгүй. Тэгэхээр бол би бол ажлын хэсгийг манай 5 дэд ажлын хэсгийнхний гарсан дүгнэлтийг л базаж эцсийн нь манай улсын хурлаар байгуулагч ажлын хэсэгч дүгнэлт гаргах ёстой. Тэрний үндсэн дээр л ажлын хэсгүүдээс гарсан дүгнэлтийг базаж гаргасан дүгнэлт гэж нэгдүгээр хэлмээр байна. За хоёрд нь бол энэ санал дүгнэлт зөвлөмж гаргаж байгаа. Энэ санал дүгнэлт зөвлөмжийг бол хамгийн сүүлд базаад 3 юугаа хэлсэн дүгнэлтийг хэлсэн. Энэ дүгнэлтэн дээр тулгуурлаад улсын хурлаас юм уу эдийн засгийн байнгын хорооноос шийдвэр гаргах. Гарсан шийдвэрийн дагуу засгийн газар ажиллах ёстой. Тэгэхээр бол энэ дээр сая бол аюул сайхан гишүүний хэлсэн асуудлууд ерөнхийдөө бол
энэ бүтээгдэхүүн борлуулах гэрээ, санхүүгийн модель дээр бид өөрснийхөө хэмжээнд за тэднээс бол бас шахаж шаардсны үндсэн дээр сүүлийнхаа модель өгсөн. Тэр модель дээр нь тулгуурлаад л тэр одоо хамгийн сүүлд хэрвээ юун дээр уул уурхай дээр бодлогоор ингээд уул уурхай дээр тулгуулсан одоо ашгаар хуваарлах юм бол манай авах ашиг бол 31% хүртэл багасах юм байна. Ийм учраас энэ хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж хугацааг уртсахнаар бол энэ гэрээ бол улам ашиггүй болоод байна гэсэн дүгнэлт гараад байгаа юм л да. Тэгээ бүтээгдэхүүн борлуулах гэрээний хувьд бол яг зөв хид хідэн зүйлүүдийг нууцлалын зэрэгтэйгээд өгөхгүй байгаа. Бид бол олон янзаар одоо очиж шахаж шаардаж авах заримыгаа бол авсан. За боломжийн хэмжээгээр биднээс шаардсан юмнаас бол ихэнхийг өгсөн. Цөөхөн хэдэн зүйлийг ялангуяа төлөөд өдөрт зөвлийн одоо удирдлагуудын гаргасан шийдвэртэй холбоотой. За саяны энэ бүтээгдэхүүн гэрээтэй холбоотой. Ийм зүйлүүд дээр бол бас боломжгүйгээд зарим нь бол яг газар дээр нь очиод шалгаж ирж үзгэсэн. За бид бол яг хууль хяналтын байгууллага биш юуны ажлын хэсэг учраас өөрийнхөө хэмжээнд бичих цаас өгсөн цааснууд нь бол хангалттай бичих цаас өгөөд авсан баримтан дээр нь тулгуурлаа энэ дүгнэлт гаргасан. Энийний дараа бол харин энэ санал дүгнэлтээр тулгуурлаа засгийн газрын хийх ажлууд, гэрээ хилцээр хийх ажлууд, хоорондоо уулзч ажлууд бол их тодорхой болсон учраас бол би энэ дээр бол энэ дүгнэлтүүд санал зөвлөмжүүд бол хангалттай гарсан гэж ингэж бодож байгаа. За юуны хувьд бол техник эдийн засгийн үндслүүдийн хувьд бол их зовлонтой зүйлүүд байгаа. Техник эдийн засгийн үндслүүдийг одоо далдуурхайн бүтээн байгууллагын юугаар одоо энэ заавалчгүй одоо баримт бичих гээд ингээд одоо тусгаад өгчихсөн. Тэгэхээр одоо биднүүсийн дүгнэлтэн дээрж байгаа техник эдийн засгийн үндэслэл бол чухал. Ийм учраас тэрэн дээр нь санхүүгийн модель хавсаргаж ингэж л одоо гэрээ хэлцээнд орохгүй болохгүй маань гэдэг тэр саналыг одоо манай ажлын хэсгийн дүгнэлтэнд байгаа. Ажлын хэсгийн манай гишүүд бол энэ болгоныг мэдж байгаа байх гэж найдаж байгаа. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Та тодруулах уу? Аюул сайхан гишүүний микрофоныг өгье. 1 минут. За Монгол улс ойдлогоо төслийн 34%-ийг эзэмшиж байгаа. 34%-ийг эзэмшиж байгаа юм байж тэр 34%-ийнхаа эзний хувьд тэрэндээ таарсан бүтээгдэхүүнээ хэдээр ямар бүтээгдэхүүн борлуулад байна гэдгийг яагаад мэдэж чаддгүй юм бэ? Засгийн газар. Энэнгүүгээр Монгол улс хүртэж байгаа үр ашгаа хүлээж байгаа үүрэгтэйгээ харьцуулж тооцох боломжгүй байгаа. Хоёрдугаарт 34%-аа таарсан үр нэмэгдсээр байгаад одоо $1 гарч байна уу? Яагаад бид нар ийм үүрэг хүлээж $1 өрөнд ороод байна гэдгийг яагаад бид тэр зээлийн гэрээнүүдийг нь хүүтэн төлбөртөө авч танилцж болдгүй юм бэ? Туузын гишүүдээр яагаад авчруулж болдгүй юм? Эрдэнэс Монгол яагаад авч чаддгүй? Эрдэнэс ойдлогоо яагаад авч чаддгүй юм? Энэ ачлуулаад байгаа хүмүүс энэ олон жил юу хийгээд тэр төсөв мөнгөний баталж сууж идэв? Яаж энийг нь авах ёстой юм? За, дэд ажлын хэсгээс хариулъя. Хэн хариулах вэ? 3 номерлоо сууч. За. 1 минут. Өөрийн мэдээлэлээ бол өгдөг, бусад мэдээллийг яагаад хангалттай өгдөг юм бэ гэж. Тэ. Өөрөө л өгдөг, бусад мэдээлэл хаачдаг. Тэгээд өөрийг хүлийн зөвшөөрөх боломжгүй болчиход шүү дээ. Бусад мэдээлэл нь байхгүй болохоор. За баярлалаа. Түмэнцэгт Эрдэнэс оюутлогоо компаниг үүсгэх захирал оюутлогын туузын Монголын талыг төлөөсөн 3 гишүүний нэг байна. За аюул сайхан гишүүний асуултанд хариулъя. Зээлийн гэрээнүүд бол бүгд одоо Эрдэнэс оюутлогоо дээрч байгаа, Эрдэнэс Монгол дээрч гэсэн байж байгаа. Энэ бол одоо тэрвэж тав гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн одоо ингэ сонирхсон гишүүд ч гэсэн одоо энийг үзүүлж байгаа. Энэ дээр бол одоо ерөөсөө нууж хаах ерөөсөө ямар ч одоо тийм нууж хааж байгаа юм ерөөсөө байхгүй. Энэ бол одоо нээлттэй мэдээлэл анхны одоо хувь нийлэгчдийн зээлийн гэрээнүүд ч байгаа. Одоо энэ 15 оны далдуурхаан бүтээн байгуулалт санхүүжилтийн гэрээгээр авсан 20 гаруй одоо банк санхүүгийн байгууллагуудаас авсан бүх гэрээнүүд одоо тооцоо судалгаатайгаа байж байгаа. За борлуулалтын гэрээг бол одоо түрүүн бас тэрвэж тавг ажлын хэсгийн. За 1 минут сонгож өгье. 3 номерын микрофон 1 минут. Тодорхой
борлуулалтын гэрээг бол одоо бид бас энэ татварын өнгөрсөн жилийн одоо баясгалан дараагаар ахлуулсан ажлын хэсгийнхний хүсэлтээр үндэсний татварын газрын одоо холбогдох хүмүүст бол одоо борлуулалтын гэрээг үзүүлсэн байгаа. За мөн одоо төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн одоо бас шаардлагаар бас үзүүлсэн байгаа. Ер нь бол нөгөө худалдааны нууц гээд ер нь бол одоо Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр гээд бас өрсөлдөгч одоо компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас бол бид нар энэ арилжааны нууц юм аа гэдэг ингээд жоохон эмзэг байд юм бэлээ. Түнш бол яг энэ дэлхийн зах зээлийн үнээр борлуулж гин үгүй юу гэдэг дээр бол эргэл зай байхгүй. Лондоны металлын бирж за мөн одоо Metals Daily гэдэг ингээд олон улсын яг хүлээн зөвшөөрөгдсөн одоо жишг үнээр зарж борлуулж байгаа. Энэ дээр одоо шаардлагатай бол бид нар ч гэсэн нэмэлт одоо мэдээллийг хүргүүлэхэд бэлэн байгаа. За уг хэлэхээр яач тий. Батэрдэн гишүүний микрофоныг өгье.